За, сайн байцгаана уу. За, манай ээлжид лайв хичээл эхлэхэд бэлэн болж байна. Манай самбуу зүгээр тоогоогоо солиод. Өнөөдөр ерөөсө тогоон дотор нэлээд их буцалж байна. Солиод зүгээр. Тогоонд бол буцалж байна гэдэг шүү. За өнөөдөр нөгөө түрүүн лайв эхлээд яаж байгаа төр зур техникийн саталгаараа буцаад орж ирж байна те. За тэгээ өнөөдөр болохоор бид нар аль бол хурдан хийчдэг будаа давар гэхдээ булгоги fried rice буюу булгоги амтлагчтай хүүхдүүд энэ хоол их дуртай байдаг. Амтлагч нь гоё дээрээс нь хийхэд хурдан. Ялангуяа одоо гэртээ байгаас хийгээд тавьсан байхад бол хүүхдүүд юу дараа нь халаагдсан ч их цэвэрхэн хоол болдог. За энэ нэг хоолыг тайлбарлая. За амтлагчид нь болохоор ингэж байгаа. Нэгдүгээр fried rice болохоор будаа орж байгаа. Тэгээ нөгөө ловын сонгон тэгээд нөгөө ганц өндөг. Тэгээд дээрэс нь нөгөө юу булгогийн амтлагч. Булгогийг бол монголчууд аюулс иддэг баг. Гэхдээ энийг бол байнгын булгоги гэхээсээ илүү шууд ингээд будаатай ургана ингээд маягаар ингээд амтлахад их зүгээр. За тэгээд дотор нь бодох юу амтлаг булгогийн амтлагчдын үндсэн амтлагчуд нь юу гэхээр soy sauce орно, fish sauce орно, rice vinegar орно, тэгээд sesame oil, тэгээд баг зэрэг одоо юу сахар орно. Тэгээд энэний хийн. За тэгэхээр энэ бүгдээр ингээд хийгээд ингээд бэлдсэн байгаа маа. Энэ соосоо. Дээрээс нь саримс хийнэ бас. Саримс их гоё гэдэг юм. Тэгээ ингэж хийгээд ячиж байгаа. Тэгээд ерөнхийдөө юу гэхээр 5 teaspoon of soy sauce, 5 цайны халбаг soy sauce, 1 цайны халбаг vinegar, rice vinegar хийн. Дээрээс 1 цайны халбаг fish sauce, 2 цайны халбаг sesame oil, тэгээд 2.5 цайны халбаг сахар хийнэ гэсэн үг. Тэгээ энийгээ ингээ хутгаад тэнгуут одоо энийгээ шууд махан дээр ингээ хийчих гэсэн үг. За манайхан орж ирсэн хүмүүс сонсогдчихээгүүл сайн сонсогдож байна гэд нэг бичээд өгөөрэй. Битүүр юм сайн сонсогдож байна уугүй юу? За тэгээ махан дээрээ шууд тэр нөгөө бэлдсэн соосоо хийж. Тий. Энэ үс нэг хүний порцоор хийж байгаа шүү. Нэг хүний порц биш хоёр хүний порцоор. Яагаад гэвэл яагаад гэвэл нөгөө хийх юу та уулна гэж удаан байвал их зүгээр. Гэхдээ одоо бас тийм цаг байхгүй болохоор өндөр шууд шараа явчих. Тэгээд бид нар болохоор шараад юу гэнэ. За тэгэхээр махан энд шарнаа гэсэн үг. Махан хоёул энэ дээр шарчин. Манай 10 инчийн хайруулын тавг халаацсан байна. Халж байгаа. Оо алчиж. За ингээд ямар ч тос хийгээгүй шууд маха хийгээд за ингээд шараа авчнаа. За тэр хоороогоор нь цөмөрөө шарсан будаага хайлт хийж эхэлжээ. За шарсан 7 квартныхаа тавыг тавьж болно ш. 50 50 нөө ширгэх гэдэг нөө. Үгүй ингээд ач. Баг зэрэг ингээд шараа хийж. Окей. Манай 7 квартны шүлний тогооны таг нь манай 10 инчийн энэ хайруулын тавган дээр ингээд таардаг шүү. За ингээд энэ ингээд шарж байгаа. За тэр хооронд нь цөмөрөө fried rice хийнэ гэсэн. Шавчдөө. За fried rice-ыг бол одоо ер нь Японы ресторанд ажиллаж байсан энэ сууд бүгд энэ болохоор авокадо ойл юм баг шаа. Ургалын төсөв авокадо маш эрүүл тосоо гэж ойлгож болно. Баг зэрэг их биш. За ингээ энэ дээр шууд эхлээд өндгөө шарж. Өндгөө шарнаа гэсэн үг. За За тэгээд одоо ногоогоо бас хийн. За луун орсон, ногоон сонгоо орсон. За энийгээ ингээд нэг доорож нэг 3-4 минут ингээд жоохон зөөлж шарна. 3-4 юм шимдөө ер нь бол 2 минут байх болно. Яагаад гэвэл энэ луун эдгээр чинь бас нөгөө өөрөө юутай амтг сайн уралдаг болохоор бас удаан болоод бас хэрэггүй юм байна бас тий. За нэг төр зөө шарж байгаа хооронд хоёлаа энэ нэг болцыг хагаадах юм. За энэ бол ингээд хитээ сайхан зөөлрүүд болж байна. Ийм хурдан болж байгаа. Ерөөсө 2-3 минутын дотор тий мах ийм хурдан болж байна. Тэгээ нэмгээ хэрчсэн болохоор энэ бол өнөөдөр бас их удаан болох шаардлага бас байхгүй. Тий. За одоо ингээд будаага
Чи ямар ч давс перс юу ч хийсэн бэ? Одоохондоо хийхгүй. Тий. Хийн. Тэгтээ одоохондоо биш. Яг тэгэхээр энэ нөө булгогийн сос чи өөрөө аюу сой сос орсон байгаа. Сахар нурцсан болохоор тэр амтгчуудаага бас нэг айхтар их харьцуулж байгаа. Тий, нэмэлт юм шаардсан гайгүй. Яг хүн амтны одоо хүмүүсийн өөрийнх нь шүү тий нөгөө иддэг хоолны давсны бас хэмжээс өөр өөр үүдэг шүү тий. Бид нар чи өөрөө давсыг бол бас нэг хэмжээгээр өөрчлөдөг бол зарим хүмүүс шоргодоо иддэг бол зарим хүмүүс давс багтай. Тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн эцэст нь давсыг амталж ивэл зүгээр идэм аа тий. За ингээд будаа бол ерөнхийдөө ямар ч төрлөн байж болно. Хуучин будаа чиргэлж болно. Тэгээд юу яасан будаануудаа ингээд хоол болгочихж байгаа арга юм л та. За одоо ингээд ногоо дотор орсон байгаа. Юу өндөг орсон, будаа орсон. Тий. За ингээд нэг жоохон юу өгнө. Амралт өгөөд хоёлаа хар перц хийнэ гэж байгаа шүү дээ. За жоохон хар перц хийлээ. Тэгээд энэ дэр жоохон давс хийчих та бас. Жоохон давс. Тийх биш. Ерөөсөө жоох. Тий. За энэ бол баруун. Махартаа ийм гоё. Ийм гоё чиглэл байна. За энэ ингээд ингээд дандаа мэддэг хүмүүс ороод ирсэн. Лигрээ байна. Лигрээ сайн уу хөөе. Сингумо ороод ирсэн байна. Эгч ороод ирсэн байна. Цогцолмоо ороод ирсэн байна. Nice. Манай шинэ оунер. За өнөөдөр бид нар 5 сар бид нар дандаа солонгос хоол хийж байгаа. Тэгээ өнөөдөр манай 2 дахь солонгос хоол. 2 солонгос хоол. 2 дахь солонгос хоол хийх гэж байна. Булгогийн fried rice гээд тэгээд булгогийн соосондоо лигрээ сайн гинэ. Булгогийн fried rice хийх гэж байна. Тийм болохоор мах маань энэ булгогийн соосонд гоё болоод тэгээд одоо ногоо өндөг будаага ингээд хийцэн. Энэ манай 5 квартын wok-нд хийж байна. Манай 5 квартын wok байна. Энэ манай 10 инчийн хайруулын тавг байна. Мах болж байгаа. За энэ дээр бас нэг жоохон ийм соос их зүгээр үү. Season soy sauce for soup гэдэг. Зөөлөн соос. Айгу зөөлөн. Тий. Айгу шингэн багаас харвас. Жирийн сой соосноос арай жоохон шингэн. За тэгээд одоо энэ маха шууд яачих гэсэн үг. За манай бариул нэг тогооноос аваад шууд нөгөө тогоонд руугаа аваад ингээ хийчихэж байна. Галтгоонд ерөөсөө нэг бариул байхад одоо ингээд олон бариулны шаардлага байхгүй. Плеткний зай эзэлэхгүй бас ингээд хоол хийж хахад айгу амар нэг тогооноос нөгөө руу шилжихэд олон бариултай зурлаад авахгүй амар. Тэгээ ер нь бол гэртэл ерөөсөө нэг 2 шилний юм бариул тэгээ нэг юм хайрал тагны 2 бариул багтал амьдрал бол болчихж байгаа юм даа. Ингээл тий ингээл богн нэг урт байхад тэгэл ингээл болчихж байгаа. Ерөөсөө нэг өөр юм нэг тэгтээ манай мэдээж манай тоогонод бүгд бариултайгаа ирнэ. Тий. Нөгөө шкафныхаа хамгийн дээдлийн дээр нөгөө хэрэгэлдэггүй газар луугаа тэр хийгээд мартчихдаг ба. Хийгээд далтчихж болноо гэсэн үг. За дээрэс нь одоо би нэг жоохон айгу дуртай юм юу байдаг гэхээр sesame seed жоох хийдэг манай цаа. За. Тий яг тэр чи бас яг үрийн их юу удаан шарахгүй яг тэр нэг sesame seed чинь нэг сонин гоё амт оруулаад байдэ. Аюу гоё болсон. Өнөр нь ч гоё тасархаа. Тий. Нөгөө юу чинь өөр ингээд sesame seed чи өөр. Sesame oil их онцлог гоё бүтээгдэхүүн. Би их дуртай байдэ. За ингээд хоол өрн бэлэн. Хүмүүс нөгөө нэг яагаад sesame oil-д жоохон юу дургуус дэндүү хийдэг байхгүй. Хэтрүүлчихэд гэдэг үү? Хэтрүүлчихэд sesame oil-ыг одоо жирийн одоо нөгөө нэг авокадо ч юм уу те бусад тоснуучийг тэгж хийх ерөөсөө шаардлага. Хэлхэн тусал те. Тий, уус хурцчтай өөрөө бас. Жижиг халбгаар бараг талыг хийхэд бол more than enough хангалттай. За бас нэг амт оруулах нэг айтайхан юм болохоор мас хийдэг. За ингээ гоё fried rice, жинхэнэ fried rice гарч ирсэн. За ингээд шууд өнгө гоё тасархаа, гоё өнгөтэй байна. Fried rice дээр өөрийг хүссэн ногоог хийж болно шүү. Одоо юу гэдэг лээ? Горох байж болно. Тий, горох байж болно, брокколи байж болно. Тий, ер нь өөрийнхөө хүссэн ногоогоо хийгээд эндээ баяжуулж болно гэсэн үг. Ганц одоо миний хийж байгаа юм. Надад болохоор өнөөдөр энэ юу бас өөр гол ногоо байсан үг гэрт маань.
За ингээд үндсэндээ бол болчлоо гэсэн үг. За За хоёлаа юу яа? Аяглаа. Аяглаад Тэгээд хоёлаа амснаа. За яг энийг үл. за нөгөө sesame seed гэхээр ийм үрээр нь шууд хийсэн шүү. Тэгээд хоолндоо. За. За ерөөсөө юу вэ чи? 10 минут. 10 минут хүрэхгүй 15 минут. 10 минут. Мэдээж нөгөө бэлтгэл ажлуудад орон баг зэргийн хэрчилтүүд тэр үл ерөөсөө нэг 10 минутын л асуудал. Яг л олон юм бохгүй будаага жигнэл тэгэл одоо яачих ч гэсэн байхгүй. За. За битээр Амсъя. амсаа. Айгуу гоё нартай. Үнэр бол аюу гоё үнэртэж байна. Боломж. Оо, стогоо. Гоё. Та хүүхдүүд бол аягүй дуртай. Яг тэгэхээр энэ өөрөө амлагчууд нь яг л Аз холны амлагчтай. Ялангуяа Монгол хүүхдүүд бол иймэрхүү будаа тавар хийгээд тавьсан байхад бол зүгээр. Зарим хүмүүс ингэж гэдэг болсон бол одоо ингэж хоолоо ингэж хөрөнгутаа жижиг савлаар хийгээд хөдөлчдөг. Дараа сайхан нөгөөд юугаа халаагаад Ланч манчнд авч явах. Тэгэхэд аягүй амархан. Хурдан хэн маха айлах нэмгэн хэрчүүл энэ ч угаас энэ дэр гоё болно гэсэн үг. За, стогоо тасархаа булгоги fried rice хийж үзүүллээ та нарт. Тэгээ дараагийн 7 хоногт бид нэр ахаад нэг гоё солонгос хоол хийнэ. Тийм болоо энэ сар ерөөсө 5 сар тэрчгээрээ бид нэр 7 хоног болгоо нэг өөр шин солонгос хоол хийж байгаа. Түрүүд чинь 7 хоногт бид нэр аюу гоё шүлтэ хоол хийсэн шүү. Шүлтэ хоол хийсэн тий. Ануугийн тэр шүлтэ хоол өстой тасархаа гоё болсон. Тийм. Бас өөрийн гэсэн тэр аргаар. Тийм, өөрийн гэсэн аюу гоё амттай. Тэгээ өөрийнх нь хийсэн кимчигээр хийсэн. Өнөөдөр бид хоёр юм булгоги fried rice хийлээ. Дараагийн 7 хоногт бүр нэг гоё хоол хийж үзлээ. Гэхдээ нэг юм анзаарах хэрэгтэй юм билээ. Аюу зүг гэхэр солонгос хоолны яг жорын дагсан юм билээ шүү. Нэг монголчлах ч юм уу. Нэг жоох илүү үеж дотоо үеч ч юм уу те тэгж хийж болдгоо юм билээ. Яг тэгэхээр тэр бүхэн чи аюу нарийн уцтай байдаг болохоор амтыг яг гаргаж чаддаг. Жоох юм зөрчгөөрөл ерөөс амт нь зөрөөд идэм юм лээ. За. Тэгээ яг явандаа өөрснөө тааруулаад өөрийнх нь жорыг бас adjust хийж болно шүү дээ, тий. Гэхдээ л ер нь болж их юм бол яг жорынхын дагуул хийгээд хахад бол аюу гой болох юм билээ шүү. Би тэгээд нэг жоохон сүүлийн үед бол арай жоохон хүмүүжж байгаа. Нэг юугаа болсон. За дараагийн 7 манай гүрүү ануу бас хилцэх байлгүй дээ. Дараагийн 7 хоногт ануу өөрөө бас хоолны яах гэж байгаа. Тэр бид ямар хоол гэж ирлээ. Мэдхгүй. За тэр surprise. Дараагийн 7 хоногт дахиад бид нэг өөр шинэ гоё амархан тэгсэн мөртлөө амттай гоё солонгос хоол зааж өгнө манай салаад мастер дээр. За тэгээд би нөгөө жавчгийн нэг жорыг харсан байхгүй. Юун дээр солонгосаар. Тэгсэн чи тэр их айтайгаа. Яг л нөгөө жавчиг чи угаасаа бид нар ингээл нэг нэгээр ингээд болгодог шүү. Тэгсэн чи бүх ногоог нь хамт хийгээд гоёмтой хамт хийгээд тэгээд 10 минут дотор бүх ногоотойгоо ингээд гоёмтойгоо болоод тэгээд шууд амтлагч нэгээл хутгачихж байгаа байхгүй. Оо ямар гоё. Жавчиж өөрөө их арга урдаг, ажиллагаа урдаг зүйл юм билээ шүү дээ. Тэгээд тэгсэн чи би болохоор нь хийж чаддгүй шудраг хэд чинь бас нөгөө тэгж хийгээд тахтаа шаардлага байхгүй байсан хийддэг. Тэгээ манай эхнэр нөө жавзаам нь хийдэг болохоор би нэг тэр жаврыг нь мэдэхгүй байдаг байхгүй. Тийм. Тэгтээ их гоё. Окей. За өнөөдрийн хийсэн гоё ямар fried rice вэ? Bulgogi fried rice ийм гоё болсон байна. За тэгээд ерөөсө хурдан амархан. Ерөөсө гэрээ эзэхтэд бол нэг орой ядарсан өдрөө хийгээд амархан хийчих хоолны нэг бах гэж бодож 10 минутын дотор ийм будаага тавиал ерөөсө ногоогоо хэрчээл тэр хоорондоо махан амтал тавингуудаа манай будаа агшаагч юм байна. Тэгээд энэ дотор будаага агшаагаад тэр хооронд нь юмаа бэлдэж явах чинь будаа болчин. Тийм будаа болчин тэгэл. Тэгэл ерөөсөө энэ будаа агшаагчнда манай энэ будаа агшаагчны энэ юу оруулга маань юутэй waterproof. Тийм болохоор угааж болно. Ус ороход айх ямар шаардлагагүй. Тэг хэрэглэхэд аюу амархан гоё амархан хурдан шүл хийж болно. Би нүгээр аюу шүл гаргатай. Яг тэгэхээр нөө температур тавиад цагаа тавиад очдөг байхгүй. За. Тэгэхээр тэр нөө жишээ нь 2 цагийн дараа ч юм уу бад боллоо гэж шүлээ хийгээд ачаад аюу атах. Аюу гарт ихэд. Би сая өнөөдөр шүл гаргасан энэ дээр. Нүгээрөө. Тийм. Би өнөөдөр өөрийнхөө гэрт бас энэн дээр шүл гаргаад тавьсан байгаа. За тэгээ дараагийн 7 хоног болтол баяртай бүгдээрээ. Тэгээд аягаад нэг гоё Korean хоол. Цөмөрө солонгос хэлээр ярьдаг болтлоо хоол гэдэг. Гэж үддэг. За бай.